Мэргэжлийн холбоодын асуудалтай холбоотойгоор цэцэд хүрсэн гомдолтой холбоотойгоор дүгнэлт гарсан байна л да. Тэрнтэй холбоотойгоор энэ хуулийн дээр өөрчлөлт оруулах тэр ажлыг бол одоо эдийн засгийн байнгын хороо зохион байгуулж хэрэгжүүлэх хуулийн хугацаатай юм байна. Тэгэхээр яг сая бас хариулж байна л да. Ингээд зөвхөн цэцдэр одоо хилцэгдсэн асуудлаар л өөрчлөлт оруулна гэж. За тэгэхээр миний одоо хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр ер нь энэ мэргэжлийн холбоотууд дээр бид нар бас энэ хуулийн дээр онцгойлон анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болцсон байна гэж харж байгаа. Яагаад гэхээр ер нь бол ингээд нэг юм борооны дараах одоо борооны дараах мөөг гэж ярьдаг те яг тэрнтэй адилхан маш хэмжээний одоо ингээд бүр зөвхөн ганцхан одоо өвгний зөрүүтэй ийм мэргэжлийн холбоотууд маш их байгуулагдсан юм бэл. За тэгээд яг тэр мэргэжлийн холбоодууд маань үнэхээр тэр холбооныхаа цаана байгаа компаниудын эрх ашгийг одоо хөндөж эрх ашгийг хамгаалж чадж яах нөхөр бас эргэлзээтэй. За хоёрдугаар асуудал болохоор баг одоо юу гэдгийг нэг хүн баг карманда баг 10 төрлийн бас байгууллага ч юм уу мэргэжлийн холбоодын тамгыг ингээд одоо кармалчихсан ингээд нэг хүний компани аятаа явж ядг юм байлээ. Тэгээ ингээд компани тэр мэргэжлийн холбоодоор бас юм одоо ашигын бас байгууллага гэдэг утгаараа одоо бараг компаниас илүү хэмжээний одоо хөрөнгө санхүүгийн асуудал тэрүүгээр ингээд гүйлгээ явагдчихэдэг. Тэгэхээр энийг бас айгуу сайн зэгцлэх хэрэгтэй юм байлээ. Компаниуд нь болохоор хөрхий татвараа төлөөл нэг тодорхой хэмжээний ажил хийгээд байдаг. Гэтэл мэргэжлийн холбоод болохоор одоо ашигын бус гэдгээрээ маш хэмжээний одоо тэр хөрөнгө санхаг асуудал тэрүүгээр ингээд явж байдаг юм байлээ. Тэгэхээр энийг бас айгуу зэгцлэх чиглэл рүү энэ хуулийг одоо сайжруулах байдлаар ажлын хэсэг байгууллагад ажиллах нь зүйтэй байхаа гэсэн ийм саналыг дэвшүүлж байна.